Санал худалдаа авч улсын хурлд сонгогдсон гишүүнийг эргүүлэн татдаг болно. 2025 онд эрүүгийн хэрэгээр ял авсан өсвөр насны 178 хүн байна. Эмнэлгүүдийн эм хамгаалан нийлүүлэх байгууллагын өөр 300 тэрбум төгсжээ. Улаанбаахны өвчлөлийн 70%-ийг дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүд ажиллаж байна. Ором төргөө зэгчтэй Тэнгэр телевизийн 7 орон мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна уу. - 2024 оны сонгуулиар Монгол Ардын намын ухуулагчаар ажилласан эмэгтэй дарга нарын тушаалаар мөнгө тарааж байгаад баригдсан. Тэрээр одоо ч хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа талаар Улсын их хурлын дарга учрлыг хангаан бүсэд ажиллах үеэр хэлсэн байдаг. Энэ бол намын захиалгаар мөнгө тарааж байгаад эцэст нь өөрөө золиосолж үлдсэн харамсалтай хэрэгүүдийн нэг юм. Иймд цаашид мөнгөний сонгуулиас ангид байх хуулийн төслийг сөрөг хүчний зүгээс санаачилж байгаагаа мэдгдлээ. Энэ ичлэг дээр хэмэгтэй 2024 оны сонгуулиар хангаан бүсэд нэр дэвшигчдийн ахуулын мөнгийг тарааж байгаад цагдаа нарт газар дээрээ баригдсан тухайгаа ярьж байна. Тэрээр хэрэгтэн болох гэж байгаадаа гомдолтой байгаа талаараа Улсын их хурлын дарга учрлын уулзалтад оролцож хэлсэн байдаг. Энэ бол Монголын цагдаа нар сонгуулиар мөнгө тараасан нэр дэвшигчдэд хариуцлага тооцож чаддаггүй хэрнээ ухуулагч хийсэн энгийн иргэнээр туг дахиад өнгөрдгийн нэг жишээ гэж хэлж болно. Угаасаа ч нэгэнд Улсын их хурлд сонгогдож гишүүн болчихсон хүмүүс цагдаагаар шалгуулах нь битгий хэл ял шийтгүүлэх боломжин ч хаагдаж дээшээ залардаг. Өөрөөр хэлбэл төрийн хамгаалалтад орчихдог. Иймд энэ байдлыг өөрчлөх хуулийн төслийг санаачилж байгаа юм байна. Хамгийн нэг харамсалтай зүйл бол Улсын их хурлын гишүүнээр сонгогдсны дараа бол 1000 мөнгө тараагаад 1000 бэлэг тараасан нь нотлогдоод байхад буцааж татах боломж үүсдэггүй. Яагаад гэхээр саяны энэ сонгуулиар санал худалдаа авахыг хориглосон зүйлийг зөрчлийн тухай хуулинд оруулсан байдгийг. Тэгэхээр Улсын их хурлын гишүүдийг зөрчлийн тухай хуулиар шийтгэж болохгүй. Энэ бол ер нь бараг шийтгэл нь өөрөө тэгтээ тэнцдэг. Тэгэхээр энэ зөрчлийн тухай хуулиас энэ сонгуулийн авилгыг гаргаад эрүүгийн тухай хуулинд оруулж байгаа. Нэр бүхий улс төрийн намаас улсын хэмжээнд ингэж сонгуулийг зохион байгуулж лөөрддөг нэг хүнийг 100 мянгаар тооцоход бол 100 хүнийг авчир гэхэд бол бараг 10 сая төгрөг тараагаад сонгуулийг лөөрдөж төрийн эрхийг хууль бусаар авдаг. Ийм үйл баримт бол бас баримтууд байна. За энэс гадна зөндөл баримтууд бол иргэдэд байна гэж байгаа. Тэгээд энэ талд хуулийн хэлтийн байгууллагад өгсөн. Улсын их хурлын гишүүн санал худалдаа авах ажиллагаа явуулсан тохиолдолд эргүүлэн татхаас гадна эрүүгийн хуулиар шийдэгдэг байхаар хуулийн төсөл тусгажээ. Ингэснээр гишүүний халдшгүй дархан байдлаар төрий барьж сонгогчдод бэлэг сэлт тараадаг, эд материалаар хуурдаг, албан тушаал амалдаг, аялал зугаалгаар явуулдаг байдал цэгцэрнэ гэж үзэж байна. Харин энэ хуулийн төслөө Баярмаа гишүүн хаврын чуулганаар өргөн барьж хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Гагцхүү энэ хуулийн төслийг эрх хэрэгчид хэлэлцүүлэхгүй, хэлэлцэн ч дэмжиж батлахгүй байх магадлалтай байгаа юм а. Энэ хаврын чуулганаар эрх баригчдын дэмжлэгийг авч чадахгүй байх магадлалтай бас нэг хууль тогтоолын төсөл бол харьбины гэрээг хянан шалгах төр хороо байгуулах тухай тогтоол юм. Уг нь өнгөрсөн намрын чуулганаар Улсын их хурл 2 удаа санал хурааж төр хороо байгуулахыг дэмжсэн. Гэсэн ч Улсын их хурл дахь Монгол Ардын намын бүлэг энэ асуудлаар завсарлага авч намрын чуулган завсарлах хүртэл санал хураалгүй гүрийсэн. Иймд энэ хаврын чуулганаар төр хороо байгуулах хэсгийг ахин санал хурааж шийдэхээр болжээ. 16 жилийн турш 250 сая тонн нүрсийг худалдахдаа ийм хямд үнээр тогтоочвоо. Яагаад биржийн үнээр худалдаж авъя гэсэн байсан тэр айлын талын саналыг хинэн хаана болиулчих вэ гэдэг асуудлыг тогтоох гэдэг байна шүү. Хаврын чуулганаар бараг анхны хуралдаанаар шууд санал хураах байх. Тэгэхээр санал хураана гэдэг нь бол ямар нэгэн хилцүүлэг явахгүй шууд санал хураагаад энийг бол төр хорог байгуулахын зүйтэй гэдгийг дэмжих байх гэж би найдаж байгаа. Ялангуяа сүүлийн үед бол өдөр дараалан бас ноцтой асуудлууд ийгдэж байна. Хил орчмын зурвсыг бол бас хугацаагүйгээр нэгэн компанид өгсөн байна ч гэдэм үү. Асар олон лиценз гаргасан байна гэд. Ийм ноцтой асуудлууд гарч байгаа энэ нөхцөлд бол энэ харьбины гэрээ бол ноото эсхийг заавалжгүй хянаж шалгах шаардлагатай байна гэж үзэж байгаа.
Дарга нарын өрөөнөөс Safeness тэрбумаар бэлэн мөнгө гарч ирэхэд гайхгүй болтлоо. Монголчууд төжирчээ. Ийм байдалд хүртлээр манай улс авилгад живчгээд байна. Үүнийг ч 10 байраар ухарсан авилгын төсөөлийн индекс үзүүлэлт баталж байна. Ингэтлээ авилгын хэрэг гарч байгаагийн гороор эдийн засгийн өсөлт саарч, ардчлалын баталгаа алдагдаж, засаглалын хямрал нөөрлөж байна. Үндсэндээ авилгын хэргийн жинхэнэ хохирогчд нь энгийн иргэд гэдгийг судлаачид хэлж байна. Авилга буурахын хэрээр ард түмний амьдрал дэвшилдэг байна. За үүнийгч батлах хэд хэдэн судалгаа бий. За тэдгээрийн нэг бол 2023 онд Америк нэгдсэн улсын Техасын их сургуулийн эдийн засгчдын хийсэн судалгаа юм аа. За 120 улсын 30 жилийн өгөгдлөөр хийсэн судалгаанаас үзэхэд авилгын эсрэг шинжилэл хийгээд индексийн оноо өссөн 27 улсын нэг хүнд ногдох бодит орлого авилгатай тэнцэж чадаагүй улсуудтай харьцуулахад 10 жилийн туршид 20 гаруйгаар нэмэгдэжээ. За тодорхойлбол авилга нь өндөр байсан 10 жилийн хугацаанд $7,500-аас $9,000 хүртэл өсч байсан нэг хүнд ногдох орлого авилгын эсрэг даруйтай өөрчлөлт хиймэгц $14,000 болж огцом нэмэгдсэн байна. За энэ нэмэгдсэн орлогын тархалтыг авч үзвэл дундаж давхаргад хамгийн их өсөлт ногдож байжээ. Монгол улс сүүлийн 10 жилийн хугацаанд энэ авилгын индексийн оноо маань харин ч бүр ухарчлаа тий. Одоо 50 гаруй байраар ухраад дортцсон байна. За дортсныг нь бүр орхий зүгээр хуучин байсан байрандаа байсансан бол бид нар өнөөдөр одоо байгаагаас 25%-аар илүү Монгол улсын дотоодын төвөгтхөн нэг хүнд ногдох орлого байх байжээ гэх гээд байна. Тэгээ тэрийг бүр ингээд нэг хүнд ногдохоор нь буулгаад хэлэх юм бол 25 оны эцсээр нэг хүнд ногдох дотоодын төвөгтхөн $7,000 гарахаар байна гэж өрчсөн байдлаар харж байна тийм үү. Гэтэл авилга маань ингэж дордоогүй харин жоохон сайжирсан бол доор хаяж эн чинь $8,750 ч юм уу түүнээс илүү байх боломж алдагдсан байна гэж хэлж байгаа. Авилга бол ард түмний орлогыг тэр дундаж давхаргын амьдралын боломжийг хулгайлдаг гэлээ. За үүнийг яралтай тасан зогсооход үр дүн нь шууд мэдрэгдэнэ гэдгийг ч хэлж байгаа юм. За хэрвээ энэ хിവэрэ бодлого боловсруулагчид авилгатай тэмцэнэ гэж ярихаас хэтрэхгүй за хийсэн зөвлөгөөс суусаар байвал ямар сөрөг үр дагавартайг судлаач ингэж тайлбарллаа. Бид одоо үзүүлэлтүүдээрээ тааруухан авчаад байна шүү дээ. Тэгээ энэ маань ямар импакттэй гэдэг вэ гэхээр гаднаас авж байгаа зээлийн их үүсвэр, хөрөнгийн их үүсвэр энэ маань л биднэрт илүү их өртөгтэй болж ирээд байдаг байхгүй. Тэгэхээр энэ төрөөс гаргаж байгаа бодлого шийдвэр нь нийгмийн одоо яг зорилтод бүлэгт тийм ээ хурж тэгээд тухайн одоо зорилтод бүлгийнх нь эдийн засаг амжиргаанд нь зоривтой өөрчлөлт үзүүлсэн байх, ийм хэрэгжилтээр үр дүн гаргасан байх тийм. Ийм үзүүлэлтийг л бид хүсээд байдаг. Олон улсын үнэлгээнүүд хүсээд байдаг. За энийгээ бол Монгол Улсын засгийн газар бол гаргаж чадахгүй байна. Зайлч засгийн газрын хамгийн том дайсан нь авилга байсаар ирсэн. За гэвч ямар ч хүн ерөнхий сайдаар томилогдсон ч авилга цэцгэлнэ үү гэхээс цэгцрэхгүй байна. За үүнийг жилэрх тусам ухарсаар байгаа авилгын төсөөлийн индекс баталж байгаа юм аа. За гисэн ер нь ус төрчөөд аман дээрээ авилгатай тэмцэж байгаа нэртэй, за ачир дээрээ нэг нэгнээ харлуулах, за нийгэмд сөр дулаан дэгдээх үедээ л авилгын талаар ярьдаг нь ч бодит үнэ юм аа. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд үргэлжилж байна. Монгол Улсын шүүхийн 2025 оны шүүн таслах ажиллагааны статистикийн нэгдсэн дүн мэдээг өнөөдөр шүүхийн ерөнхий зөвлөлөөс танилцууллаа. Монгол Улсын шүүх 2025 онд нийт 176,136 хэрэг маргааныг хянан шийдвэрлэжээ. Үүнээс анхан шатны шүүх 167,990, давж заалдах шатны шүүх 7,670, хяналтын шатны шүүх 476 хэрэг маргааныг тус хянан шийдвэрлсэн байна. 2025 онд анхан шатны шүүхээр шийдвэрлсэн хэрэг маргааныг 2024 онтой харьцуулбал эрүүгийн хэрэг өнгөрсөн онд 7%, зөрчлийн хэрэг 21.1%, иргэний хэрэг 29.4%-аар өссөн бол цагиргааны хэрэг урд оныхоос 12.5%-аар багасжээ. Өнгөрсөн онд 1109 хүнийг 20 хяал эдлэхээс хугацаанаас өмнө тэнцэн суллаж 1641 хүнд цагдан хорих, дасан сэргийлэх арга хэмжээ авчээ. За эрүүгийн хэргийн
ангиллын хувьд авчих юм бол хүний эрүүл мэндэд хөнгөн охир санаатай учруулах гэмтэр 31.3% эзэлж байгаа бол тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдлыг ашиглалтын журам зурчих гэмтэрэг 24.8% эзэлж байна. Тулгаалах гэмтэрэг 8.2%, залилах гэмтэрэг 5.3%, хүчинсэх гэмтэрэг 2.2%, хүний эрүүл мэндэд хүнд санаатай учруулах гэмтэрэг 2%, хүнийг алах гэмтэрэг 1.2%, мансууруулах юм сэтгэцэд нөлөөлөх бацафол башаар ажиллах гэмтэрэг 1.3%, гэр бүлийн хүчрхийлэл үлдэх гэмтэрэг 0.6% эзэлж байгаа бол 23% бусад төрлийн гэмтэрэг эзэлж байна. Эрүүгийн гэмтэргийн 25 онд шийдвэрлсэн гэмтэрийг өмнөх оны мөн үетэй харьцуулан үзэх юм бол ат дээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдал журамж өрчих гэмтэрэг 59.6%-аар, кибер аюулгүй байдлын эсрэг гэмтэрэг 33.3%-аар, мансууруулах юм сэтгэцэд нөлөөлөх бацафол бусаар ашиглах гэмтэрэг 11.9%-аар, залилах гэмтэрэг 10.3%-аар, хүнийг алах гэмтэрэг 29.1%-аар өссөн дүнтэй байгаа. Шүүхийн шийдвэр чанартай гарч ийн үгүй юу гэдэг бол хамгийн хамааралтай байдаг. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлсэн нийт хэрэг байгаа. Тэр хэрэг нь энэ жил бол 15,712 хэрэг байна. За гэтэл энэ хэрэгээс зөвхөн 17% нь л давцаалтагчны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн. За эрүүгийн хэрэг дээр энийг бол маш сайн үзүүлэлт гэж үзжээ. Яагаад гэвэл тэр хүний эрх хязгаарлагдсан шийдвэр гаргаж байгаа учраас аль болох гомдол гарах эрх нь илүү хэрэгжсэн байх нь хамгийн зөв үзүүлэлт юм аа. Тэгэхээр энэ бол их сайн зөв харагдаж байгаа нэг зүйл байна. Шүүх хурлын танхимд болж буй шүүх хурлыг нээлттэй шууд дамжуулдаг болсон шүүхийг нээлттэй тод байлгах, иргэдийн шүүхэд итгэх хандлагад эерэг өөрчлөлт авчирч буй чухал ажлын нэг боловч дуу дүрс гацах, тасалдах зэрэг техникийн шаардлага хангахгүй хүндрэл үүссэн хэвээр байгаа. Нөгөө талаар гэмтэргийн зөрчил маргаан жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь шүүхийн ачааллыг нэмэгдүүлж байгаа боловч нөгөө талдаа шүүгчийн оронтой хэвээр байгаа явдал нь шүүхийн шийдвэр үнэн зөв гарч чадах уу? Шүүгчид энэ их ачаалттай үед нэг хэргийн материалтай хэр хугацаанд танилцаж амждаг бай зэрэг яалтчгүй анхаарал хандуулах асуудал болсон хэвээр байгаамаа. 2022 онд авилгын өвөр уурхай болсон бизнес эрхлэгчдийг хит их дарамтлагдаг их шалтгаанаар мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан болгож байсан. Тэгвэл эх 3 дугаар сард Шадар сайд Ган хоёгийн харьяанд мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг сэргээн байгуулахаар болжээ. Нэгэнд шаардлагагүй гэж үзээд болгосон албыг дахин ажилуулж эхлэх гэж байгааг бизнес эрхлэгчид эсэргүүцэж байна. За Оюутны засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 19-ний хуралдаанаар мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг 2023 оны 1-р сарын 1-ээс татан буулгахаар шийдвэрлэж байжээ. За гэтэл Зандар шатрын засгийн газраас мэргэжлийн хяналтын ерөнхий газар татан буугдсанаар салбар бүрт тавигддаг чанарын стандарт муудаж байгаа гэж дүгнжээ. Тэгвэл бизнес эрхлэгчид энэ дүгнэлттэй санал нийлэхгүй байна. За энэ газар байсан байгаагүй хангалттай стандартаа баримтуулж байгаа гэдгээ илэрхийлж байгаа юм. За учир нь хороо дүүргээс гихчлэн хяналт шалгалт хангалттай хийгддэг. За мэргэжлийн хяналт байсан ч шудраг ажиллаж чаддаггүй. За хит их дарамталдаг, биелэгдэхүйц зүй ёсны шаардлага тавьдаггүй гэлээ. Ингэснээр үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад хүндрэл учруулдаг байна. Дахиад л яг өмнөх үйл явдлуудаа давтагдах нь угаасаа ойлгомжтой. Хүмүүсийн зарим юм угаасаа тэнцэхгүй газар бий. Тэгээд тэнцэж байгаа газар ч үү те. Тэнгүүд тэр дээрээс тэнцэхгүй юм дээрээс нь хүмүүс мөнгө ингээ өгөөл за ингээ дарчаач гэсэн тиймэрхүү юмнууд их сонсогддог байсан. Тэгээд ерөнхийдөө бол тэр дахиад л угаасаа тийм болгон тодорхой юм чинь тэгэл байгууллагад нэмэрч байгаа мó. Мэргэжлийн хяналтын газрыг ер нь дахин байгуулахыг нэг тэмдэглэхгүй байгаа. Өмнө нь мэргэжлийн хяналтын байгууллага байхад би бас ажиллаж байсан. Тэгээд одоо энэ нийгмийн энэ олон шатараас дарамтны дунд хуваарай бизнес эрхэлж байгаа жижиг дунд бидний хувьд бол бас дахиад нэг дарамтлах нэг шатныгээр нэмэх болов гэж бодож байгаа. Тэрнээс яг бодиттой үр дүн гарахгүй болов гэж бодож байгаа шүү дээ. Олон удаагийн тохиолдчихсон одоо тэгээд бараа бүтээгдэхүүн дээр шаардлага хангахгүй гэдэг тийм тохиолдчихсон. Тэгээ юмудаа яаж үнэх вэ? Өөр тэгэл устын шигээр тэгэл төлбөр хөнгөн төлөөд байгаа шүү дээ. Торгуул тавьчихдаг байхгүй. Тэгээд тийм тэгж торгож авна. Шаардлагатай бол бараа бүтээгдэхүүн чи хурааж авна гэсэн тийм л юм ярьдаг гэсэн. Гэхдээ ямар ч хэрэггүй, ер нь ямар хэрэгтэй. Хүн болго өөрсдөө стандартын шаардлага хангаал ажиллаж байвал болж байгаа шүү дээ. Гэхдээ ер нь бол тэгэл ажиллах юмд ч одоо ингээл нөгөө нэг 160 хон гэдэг шиг юм байна шүү дээ. Дахиад
дид сайдууд томиллоо гэдэг шиг юм болно ш. Зүгээр л ажиллаа хийж байгаа улсууд нь ажиллаа хийгээл байж хат болж байгаа үстэй. Шинэ хүн гэдэг чинь дахиад бөө юм байн араасаа ингээл айгүй төвхтэй байдаг ш. Угаасаа. Ер нь яг үдэ тэгээд бид нар ч болох аль болох нөгөө юмныхаа хугацаанд анхаарал хугацаанд аль болох бид нар өөрсдөө ч гэсэн ингээл хугацаанд хитэрсэн юм ч юм уу зараал таргуулахыг бодохгүй шүү дээ. А хүндээ хөргөхтэй ч гэсэн ингээл аль болох шинэ айтах юм авчраал зараал эргэлдүүлээл цөөнөр нь авчраал ингэдэг. Тийм болохоор чинь тэгэл нэг амар өндөр шалгалт юмд хамрагдаал тэгж үзээгүй ч гэсэн ер нь айгүй хэцүү байдаг л гэж ярьдаг шүү дээ хүмүүс. Таргууллаа барьлаа ингээл нэг юм хийх гэхээр ч айгүй хэцүү байна. Нэг юмний зөвшөөрөл авах гэхээр айгүй хэцүү ингээл одоо айгүй амархан болгоод байгаа хаа сайгүй өөрсдийнхээ дураар бүх юм хийгээл байгаа хэрнээ дахин тийм байгууллага ямар хэрэгтэй мэдгүй надад бол хэрэггүй. За өндөр хөгжилтэй орнуудад бол төрийн хяналтын тогтолцоонд бизнесийг дарамтлах хэлбэрээр бус харин хууль стандартын хэрэгжилтийг ил тод хариуцлагын тогтолцоогоор зохицуулсан байдлаар хэрэгждэг. Тухайлбал холбооны бүгд найрамдах Герман улсад манайх шиг тусдаа мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэсэн төвлөрсөн бүтэц байдаггүй. За хяналт шалгалтыг зах зээлийн өрсөлдөөн, салбарын өөрийн зохицуулалт, даатгалын тогтолцоо, шүүхийн хариуцлага, орон нутгийн захиргааны чиг үүргээр дамжуулан хэрэгжүүлдэг байна. Өөрөөр хэлбэл бизнес эрхлэгчдэд урьдчилан саад хийхээс илүүтэй стандарт дүрмээ тодорхой тогтоож зөрчил гаргасан тохиолдолд хатуу хариуцлага тооцох зарчим үйлчилдэг. Ингэснээр төрн бизнесийн үйл ажиллагаанд хит хутгалдан оролцохгүй харин эрх зүйн доктортой орчин бүрдүүлэхэд анхаардаг байна. Харин манай улсад мэргэжлийн хяналтын тогтолцоонд давхар хяналт, олон шат дамжлага, байнгын шалгалтаар бизнес эрхлэгчдэд ачаалал үүсгэх тухай шүүмжлэл тасардаггүй. Ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд олон төрлийн зөвшөөрөл, шалгалт нь цаг хугацаа зардлын дарамтуулж хөгжих боломжийг нь хязгаарлах эрсдэлтэй. За эдийн засаг тэлж ажлын байр нэмэгдэхийн тулд хувийн хвшлийн идэв санаачлагыг боомлох биш харин дэмжих бодлого чухал байна. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах 26 дугаар байрыг дахин төлөвлөлтөд оруулж шинэ орон сууц барих зорилгоор тус байрыг нураах ажил эхэлсэн. За гэсэн ч гэрээн дээрээ тохиролцож чадаагүй 4 айлыг үлдээн тал хэсгийг нь нураасан байдалтай байгаамаа. Хүний эрхийн үндэсний комиссараас энэ асуудлаар тодруулахад ийм тохиолдолд 3 талын гэрээг маш ойлгомжтой, тодорхой байдлаар хийх ёстойг хэлж байгаа юм. Тухайлбал бодитоор зөвлөлдөх, оршин суугчдад тодорхой ойлгуулах 3 талын эрх ашгийг тэнцүү хангах хэрэгтэй гэсэн юм. Энэ тохиолдолд зарим оршин суугчид гэрээгээ ойлгоогүй, дахин гэрээгээ шинжлэх хүсэлтэй байсан ч гэрээг нь шинжлэх боломжгүй гэх зэрэг асуудлууд үүсчээ. Хамгийн чухал нь оршин суугчид амьдарч байсан гэрээ орхиод хаана очих вэ гэдэг гол асуудлыг нь шийдвэрлэж өгөөгүй байж нурааж эхлэх, дарамт үзүүлэх тулгын шаардах нь хүний эрхийг онц ноцтойгоор зөрчиж буй асуудал мөн гэлээ. Нийслэлийн газар чөлөөлөлтийн асуудал тэр дундаа гэр хорооллыг чөлөөлөх асуудалтаар бол бас одоо гомдлууд бол ирж надаар бол шийдэгдсэн байгаа. За үүнд бол мэдээж газар чөлөөлөх дахин одоо төлөвлөлтөнд орж байгаа иргэдтэй бол одоо 3 талт гэрээг бол маш юм бодит байдлаар ингэж хийх ёстой. 3 тал бол гуруула одоо бие биендээ тэгшэрхтэйгээр асуудлыг одоо шийдэхэд одоо хамгийн барих гол баримт бичиг бол 3 талт гэрээ байдаг. Тийм учраас энэ 3 талт гэрээг бол хуулинд нийцүүлсэн, бие биендээ хүндэтгэлтэй хандсан, шудраг ёсонд нийцсэн ийм байдлаар одоо хуульд нийцсэн ийм гэрээ бол хийгдэх ёстой. За зарим одоо гомдлуудад бол 3 талт гэрээн дээр бол одоо бид зөвшөлдсөөгүй байсан, гомдолтой байна. Зарим нь бол бид ойлгоогүй ээжж гэрээгээ ингээ байгуулчихсан. Сүүлд нь бол одоо зарим нэгэн хүмүүсээс асууж мэдээд ингээд дахиад одоо гэрээгээ ингээ шинжлэх гээд ихэр зөв шинжилж ингээд ийм төвхтэй байдал үүсэж байна гэсэн ийм гомдлууд бол явж байдаг. Хоёрдугаар тул альва газар чөлөөлөлтийн асуудлыг хийхдээ бодитоор зөвлөлднө гэдэг энэ олон улсын ийм хамгийн чухал ийм стандарт бол байдаг. Бодитоор зөвлөлднө гэдэг нь одоо ямар нэгэн байдлаар хөнгөмсгөр одоо тухайн тэр гэрээг хийх биш, хөнгөмсгөр тухайн тэр хүмүүстэй одоо ярилцаад ингээд нэг яваад өнгөрчих ийм асуудлууд биш. Тэр бол хүмүүсийн амьдрал, тэнд одоо хүн өөрөө гэр орондоо ая тухтай ингэж амьдарч байсан тэр амьдралыг одоо өөрчлөх гэж нэгдүгээр, хоёрдугаарт магадгүй бизнесийн одоо үйл ажиллагаа явуулдаг байж болцсошгүй тийм ээ. За гуравдугаарт бол хүүхдүүдийн сургууль соёл ойрхон, тэнд төгслийн бэрхшээлтэй иргэн, эмэгтэйчүүд тийм ээ. Би одоо эрүүл мэндийн хувьд одоо сайн биш ийм хүмүүс амьдарч байгаа бол тэр хүмүүсийн амьдралын асуудлыг номер 1-т нь одоо анхаарах хэрэгтэй.
За 2 3 дугаарт бол тэр одоо нөгөө тийштэй одоо шилжээд очих гэж байгаа, очиод оршин суух гэж байгаа тэр орчин нөхцөлийг бол заавал урьдчилаад бэлдсэн байх хэрэгтэй. Байр түрээслүүлэх гэж байгаа юм уу? Шинээр байр барих хугацаанд тийм ээ байр түрээслүүлэх юм уу? Эсвэл одоо хоёр тал хоорондоо зохицоод тий ямар одоо тухайн нөхцөл байдлыг одоо дордуулалгүйгээр амьдрах энэ нөхцөлийг бүрдүүлсэн байх тэр боломжийг бол одоо сайтар хангасан байх хэвээр. Тийм зүйлийг хангаагүй мөртлөө дараагийн гарсан энэ асуудлыг шийдвэрлэхгүй хэн нэгэнд одоо хүн суртал гаргах юм уу? Хэн нэгнийг одоо дарамтлсан, айлган сүрдүүлсэн ямар нэгэн байдлаар албатан нүүлгэхийг одоо гол зорилгоо болгосон ийм үйл ажиллагаа бол яхаа аргагүй хүний эрхийн байдлыг дордуулдаг. Тийм учраас энэ дээр бол хүний эрхийн үндэсний комисс бол маш анхааралтай хандаж зохих одоо төрийн байгууллагуудад бол зарим тохиолдолд шаардлага зөвлөмжүүдийг бол одоо хүргэж ингэж хэрэгжилтийг нь хангах талаар анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн оны 10 сарын байдлаар улсын эмнэлгүүдийн эм ханган нийлүүлэх байгууллагын өр 300 гаруй тэрбумд хүрсэн. Жил ирэх тусам эмнэлгүүдийн эм тарианы өр нэмэгцээр байна. Үүнээс шалтгаалan эмнэлгүүдэд эм тариа тасалдах эрсдэл үүсэх болсон. Эдгээр асуудлууд нь тухайн эмнэлгийн удирдлагын буруу менежмент, төсвийн хуваарлалттай холбоотой гэж салбар яам болон эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас үзэж байна. Өнгөрсөн онд эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 15%-аар тасалдаж, эмнэлэг болон эмийн сангуудад 202 тэрбумын өртөө гарсан. Энэ нь нэг талаараа эмнэлгүүдэд эм тарианы санхүүжилт тасрах нэг хүчин зүйл болж байгаа гэлээ. Гэхдээ гендэж бий, гондож бий гихчээр олон асуудал байна. Нэг талдаа эмнэлгүүд санхүүжилтийн хуваарлалтаа оновчтой хийж чадахгүй, нөгөө талдаа эмнэлгүүдийн эм ханган нийлүүлэлтийн төсөв тухайн эмнэлэгтээ хүрэлцэхгүй байна. Тухайлбал Лавлгаа шатлын эмнэлгүүд эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 143 тэрбум төгрөгийн эм ханган нийлүүлэлт санхүүжилт авах ёстой хэрнээ эм ханган нийлүүлэх байгууллагатаа 300 гаруй тэрбумын өртөө байх жишээтэй байна. Эрүүл мэндийн Лавлгаа шатлын эрүүл мэндийн байгууллагууд үүнээс бол 143.6 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад бол 32.6 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, мөн эмийн сангуудад 26.3 тэрбум төгрөгийн өр төлбөртэйгээр бол жилийн эцэст бол гарсан. Эдгээр өр төлбөр үүссэн шалтгаан нь бол эмнэлгүүдээс ирж байгаа нэхэмжлийн гүйцэтгэл нь өөрөө бидний баталж өгсөн төсвөөс давсан гүйцэтгэлийг бол эрүүл мэндийн байгууллагуудаас бол ирүүлсэн гэсэн үг. Харин нөгөө талдаа эмнэлгийн удирдлагуудын санхүүгийн оновчгүй хуваарлснаас болж эмнэлгүүдийн нийгэм даатгалын өр нэмэгцээр байна гэлээ. Тухайлбал Налайх Багнуур дүүргийн эмнэлгүүд л гэхэд 2023 оноос хойш ажилчдынхаа нийгэм даатгалаа төлөөгүй байна. Үүнээс болж ажилчид нь зээл авч чадахгүй, визэнд орж чадахгүй гэх мэтчлэн олон асуудалтай нүүртүүлж байна. 25 онд бид энэ даатгалын санхүүжилтэн дээр одоо санхүүгийн сахилга тогтоогоогүй байсансан бол 25 онд бид 520 тэрбум төгрөгийн өртөө гарах байлаа. За үүнийг одоо хязгаарлаж чадсанараа нэг 200 тэрбум төгрөгийн өртөө байна. За үүнтэй холбоотойгоор одоо бид энэ өрийн асуудлыг илүү одоо наривчиж харах, хаана алдаа гарч байгаа гэдэг анализыг нэлээд хийж байгаа. Тухайлбал зарим тохиолдолд одоо эмнэлгийн удирдлагуудын оновчгүй үйл ажиллагаатай холбоотой. За тэр дотроо одоо хүний нөөцийн бодлого, за дээрээс нь одоо худалдаа авах үйл ажиллагаа гэх мэтлэнгийн зүйлээс хамааралтайгаар бүр энэ эмнэлгийн эрсдэл байтугай нийгмийн даатгалын шинтгэлийн хүртэл төлж чадаагүй тохиолдол байж байна. Өнгөрсөн онд эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын орлогыг 2.4 их найдаар баталж 15%-аар орлого нь тасалдсан. Энэ онд харин эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын орлогыг 2.7 их найд гэж баталсан учраас эдийн засгийн хямралтай энэ онд орлого тасрах эрсдэл бий гэдгийг холбогдох их сурвалжууд хэлж байна. Өөрөөр хэлбэл энэ онд эрүүл мэндийн даатгалын орлого тасалдаж тэр хэрээрээ эмнэлгийн тусламж үйлчилгээ эм тариа тасрахч эрсдэлтэй болжээ. Тийм ч учраас эмнэлгүүдийг анхан шатны үйлчилгээнд төсвөө илүү зарцуулах шаардлагатай байгааг холбогдох их сурвалжууд илэрхийлж байлаа. Монголчуудын олон үеийн түүх соёлтой холбоотой үнэт зүйлс дэлхийн олон оронд хадгалагцаар байдаг. Түүнийг ирж хайн судлах, хэвлэн нийтлүүлэх зорилгоор 2014 оноос эхлэн дэлхийд тархсан Монгол өв төслийг Чингис хааны үндэсний музей хэрэгжүүлж эхэлсэн. Үүнтэй холбоотой дэлхийн өнцөг булан бүрт хадгалагдсан Монгол өвийг сэргээн таниулах цуврал бодитуудыг олонний хүртэл болгож эхэлсэн. Өнөөдөр манай улсын түүхтэй холбоотой соёлын үеийн дурсгалуудаас бүрдсэн Британи дахь Монголын түүх соёлын өв номын нээлт боллоо.
Энэхүү номын агуулгад Британий цуглуулга дахь Илт хаант улс болон Цагаатай улсын гар бичмлүүд, Британий музей дэх Монгол эзэнт гүрний үеийн зооснууд, Британий номын сангийн цуглуулгад хадгалагдаж байсан 17-оос 20 дугаар зууны Монгол материалууд орсон байна. Зохиолчид судалгаагаа Их Британий музей болон номын сангийн цуглуулгуудаас эхлүүлжээ. Британий музей Илт хаант улсын шаазан металл эдлийн тусгай үзүүлэнгийн бүтээлүүд энэхүү номд багтсан онцлогтой байна. Британий хааны газар зүүн нийгэмлэгт Монгол нутгийн 2500 орчим зураг хадгалагдаж байдгаас энэхүү номонд оруулсан онцлогтой байна. Монгол түмэнд Британий тэр эзэнт гүрэн байсан тэр улсад одоо хадгалагдаж байгаа монголчуудын нэн эрт үеэс ялангуяа Монголын эзэнт гүрний түүхийн, Монгол эзэнт угсааны эзэнт гүрэн буюу Ил хаант улс, Алтан ордны улс, Цагаатан улсын түүхэнд холбогдох дурсгалуудыг одоо төвөрлөж энд хэвлэн нийтлэж байна. Мөн урд өмнө судалгааны эргэлтэнд ороогүй бараг 70-80% байгаа энэ материалын. Тэгэхээр хамгийн одоо сонгодог нэг жишээ хэлэхэд бол Юан улсын үеийн Монгол цэргийн одоо сонгодог бороохоо. Зөвхөн энэ Монгол улсын хилээр бид нар Монголын өв соёлыг харах биш. Энэ Монгол туурхтан. Дээрээс Монголын эзэнт гүрний үед бидний үлдээсэн их өв, уламжлал, соёл, эрдэм номын одоо ийм өвүүд бол одоо маш их байна. Тэгэхээр эндээс бол бидний үеийн болон хойч үеийн хүмүүс маань одоо судлах, мэдэх монголчууд бол зөвхөн эр зэвсгийн хүчээр одоо дэлхийг байлдан дагуулж ирсэн биш. Эрдэм номоор одоо бас дэлхийг байлдан дагуулж ирсэн байна. Судар ном, өв соёлын маш их уламжлалтай байна гэдэг бол бид нар энэ цуврал номноос л харж болох юм гэж. Дэлхийд тархсан Монгол өв төслийн хүрээнд нийт 20 бет ном гаргахыг зоржээ. Дараагийн бетуудыг Франц, Хятад зэрэг улсад хийхээр төлөвлөсөн байна. Энэхүү төслийн хүрээнд Монголын түүх, соёл, угсаатантай холбоотой олон улсын музей, номын сангийн архивд хадгалагдаж буй үнэт материалуудыг цуглуулan уншигчдад хүргэж буй ач холбогдолтой. Түүнчлэн Монголынхоо өв соёлыг дэлхийн нийтэд танин мэдүүлэх, олон улсын судалгааны эргэлтэд оруулах эерэг нөлөөтэй байна. Тэнгэр телевизтэй хамтдаа баярлалаа үзэгчдээ 7 мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Саршины баяр төхөгтэй зэрэгцэн айл өрхүүдийн бэлтгэл ажлыг өрнөж байна. Үүнийг дагаад гэр зөөрлөх, ууц өвчүү чанах, цагаан сарын шинийн нэгэнд тоогоо барих, шинэ мөнгөнд дэвсгэр солих үйлчлэгээ зэрэг сонирхолтой бизнесүүд идэвхжиж байна. Сүүлийн жилүүдэд хүмүүсийн завгүй амьдралын хэв маяг, орон сууцны нөхцөл байдлаас шалтгаалan энэ төрлийн үйлчилгээнүүд түгээмэл болжээ. За эдгээр үйлчилгээнүүдийн нэг жишээ бол хүнсний технологич мэрэгжилтэй гамхүрийн бизнес юм. Тэрээр ахтайгаа хамтран ууц өвчүү чанаж байна. За айлуудаас дуудлагаар ууц өвчүүг нь очиж аваад уураар чанаж болгоод түргэн шуурхаа хүргэж өгдөг байна. Уураар жигнэж болгож байгаа учраас махны хэмжээ өөрчлөгдөхгүй. За дагалдах мах үнгүй буюу ямар ч ууц өвчүү байсан 80,000 төгрөгөөр чандаг гэлээ. За сүүлийн 10 хоногт л гэхэд ах トゥ 200 гаруй ууц өвчүү чанжээ. Жижиглэнгийн махуудын ингээд тусдаа лацтаад юу нэгээд тусна ингэж хандчихж байгаа. Тий. За өвчүүний талд гэх юм бол өвчүү чи өөрөө өвгөрн шийжний хэсэг мах. Тэгээд бидний нөгөө ганц баримталж байгаа зарчим бол эко чаналт махны шүүс ам чанарыг алдагдуулахгүй гэсэн зорилт тавьж байгаа байхгүй. Уураар жигнэхээр яадаг вэ гэхээр 15-аас 10 уур галтал байдаг байхгүй юу? Одоо хэмжиг алдалт. Яг усан жижигнэх юм бол 20% алддаг. Бид нар бол яг уураар жигнэж байгаа учраас ерөнхийдөө ямар ч алдагдaltaгүй үйлчлүүлэгчтэй бол ер нь сэтгэл хангалуун явуулж байгаа л гэсэн.
За өөр нэг жишээ бол айлуудад дуудлагаар цэвэрлэх үйлчилгээ үзүүлдэг төгөлдөр өмнө жилийн цагаан сараар гэртээ хевс буудлын цэвэрлэгээ дуудаж үйлчилгээ авсныхаа дараа яагаад өөрөө оролдож үзэж болохгүй гэсэн бодлоос энэ бизнесийнхээ санааг олжээ. За өдөрт хамгийн багадаа л 6 хевс 5 буудлын цэвэрлэдэг. За төгжихгүй бол энээс ч илүү цэвэрлэх боломжтой гэлээ. Мөн орон нутгуудад ч дуудлагаар очиж ажилтдаг нь тэдний давуу тал. За орон нутгийн хэрэглэгчид нь ам сайтай байсан тухай хуваалцлаа. Нах одоо дуудлагаар хевс болон бууданг төрөө шуурхаа одоо угааж үйлчилдэг байгаа. Одоо ингээд дүүтэйг нийлээд өдөрт нэг 5-аас 6 дуудлага аваад явж байгаа. Манай төхөөрөмж гайгүй. Нэг одоо хятадын брендийн хевс цэвэрлэгийн тийм төхөөрөмж байдаг. Тэгээд тоос орогчтой нь усын сайхан сараад авчдаг. Тэгээд одоо манай бүүдэн цэвэрлэгч болохоор DSB брендийн уураар цэвэрлдэг бас. Бүүдэн цэвэрлэгч одоо ням бактери толб янз бүрийн юмыг сүүн мөнэ тагтарсан толб молбыг сайхан арилгадаг тийм төхөөрөмжтэй. Мөн сүүлийн жилүүдэд хүмүүс айл хэсэж цагаан сар хийхээс илүү нэг дор цуглан ураг садны нэгдсэн золголт хийх тохиолдол цөөнгүй ахвалжээ. За энэ зах зээлийг томоохон ресторанууд, зоогийн газрууд олж харан сар шинийн баярын өдрүүдэд нэгдсэн золголтод зориулан үйлчилгээ үзүүлэх болжээ. Манай Нью-Йорк Empire ресторан 300 хүний багтаамжтай. За бид нэр жил болгон одоо цагаан сарын хүлээн авалтыг, золголтын хүлээн авалтыг хүлээж авч үйлчилж ажиллаж байгаа. За одоо монголчууд маань сүүлийн ерөнхийдөө нэг 4-5 жилийн хугацаанд маш их нөгөө цагаан сарын баярыг ургийн баяр байдлаар өргөн хэмжээнд бүх хамаатан садангууд хамтдаа цуглаад ингээд нэг дор цуглаад ингээд золголтыг хийдэг болчихсон ийм нэг бас нэг шинэ одоо юу гэдэг золголтын хэв маяг гарч эхэлж байна л да. Сар шинийн баярыг ухтан айл өрхүүдийн хэрэгцээ шаардлага нэмэгдэхийн хэрээр үйлчилгээний салбарч даган өргөжж байна. За иргэд цаг заваа хэмнэж баярын бэлтгэлээ илүү хялбар шийдгийг зорих болсон нь ийм төрлийн бизнесүүдийг идэвхжүүлэх гол шалтгаан болжээ. Мөн энэ нь зөвхөн орлого олох боломж төдийгүй иргэдийн хэрэгцээнд нийцсэн шин шийдэл ажлын байр бий болгож байгаа давуу талтай юм а. Сар шинийн баярыг ухтах бэлтгэл ажил нь зөвхөн айл өрхийн хүрээнд бус жижиг дунд бизнес эрхлэгчийн хувьд ч эд ачааллын үе болж байна. Бид энэ удаагийн бизнес орчин болонгаар Terem брендийг онцолж байна. Тус брэнд нь байгаль дээлтэй модон бэлэг дурсгалын бүтээгдэхүүн болон тоглоом зэрэг 11 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Terem брендийн үүсгэн байгуулагчийн зүгээс бизнес эрхлэхэд тулгамддаг асуудлуудыг татвар болон бизнесийн зээлийн хүү барьцаа хэмээн тодорхойллоо. Манай Terem брэнд нь 2019 оноос эхлээд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээд модоор бэлэг дурсгал, хүүхдийн сэтгүү хөгжүүлэх тоглоом үйлдвэрлэдэг. Бэлэг дурсгалын бүтээгдэхүүн маань мөн одоо хэрэглээтэй, байгаль дээлтэй, уламжлалыг хадгалсан ийм бүтээгдэхүүнүүд байж байгаа. За жишээлбэл манай энэ гэр хэлбэртэй үлгүүр байгаа. За ингээд харахад гэр гэсэн мөрчлөө үлгүүр байгаа. За энэ болохоор маш их бэлэгдэлтэй. За яндан байна гэдэг маань өөрөө нөгөө гал голомт нь ингээд байна, дотор амьд байна гэсэн. Тэгээд үлзээхээ маань болохоор дотор хасхийн агуулганд гаднаас муу мухаа орохоос хамгаална. За үлзээхээ ч өөр болохоор нөгөө урт удаа наслах, эд баялаг аривжих те одоо бэлэгддэг байгаа. За тэгээд өдөлгөөр үлгсэн тоогоороо үйл хөдлөлттэй болно гэсэн юм бэлэгдэлтэй үлгүүр байгаа. За энэ үлгүүр маань 5 кг-ын даацтай хандаа шууд ингээд наагаад тогтоочдаг гэх мэтчлэн хүнд бэлгэлэхэд ч гэсэн гой бэлэгдэлтэй өөрөө ч гэсэн гэртээ аваад хэрэглэхэд гой интерьерт ч гэсэн аюу гой орж өгдөг байгаа бүтээгдэхүүнүүд байгаа. За тэгээд сэтгүү хөгжүүлэх тоглоомууд бас байгаа. За жишээлбэл энэ F8 тоглоом нь болохоор нөгөө бидний мэддэг нөгөө матч одоо хоёр ижлийг нь олдог тоглоом байгаа. Төл малаар хийгдсэн учраас энэ тоглоомгоо төл малаар нэрлээд сурах нэг одоо ийм давуу талтай юм тоглоом байгаа. Гэх мэтчлэн манайх одоо ийм бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байгаа. Байгальд нөгөө мэдээж нөгөө хаягдсан ч гэсэн ингээд одоо уусаад ингээд богино хугацаанд ингээд уусаад бордоо олох боломжтой юм материал байгаа. Хүнд ч гэсэн ээлтэй ямар нэгэн сүргэн нөлөө хиймэн байдас ороогүй учраас тэгээд одоо энэ нөгөө доктортой хөгжил гэж ярьж байгаа шүү дээ. Тэр доктортой хөгжил нийцсэн ингээд бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа гэсэн. Жишээлбэл манайх ингээд ойн цэвэрлэгээний энэ мотор бас ийм ланис өр хийдэг.
Тэгээд нөгөө айн цэвэрлэгээний мод дахин ашиглаж байгаа гэдэг утгаараа бас эдийн засгийн эргэлтэнд оруулах юм боломжтой. Ер нь одоо энэ яг цагаан сарыг ингээ харахад ихэнх борлуулалт маань дандаа нөгөө гатгшаага явж байгаа. Гадаадд байдаг монголчууд маань нөгөө цагаан сараа хийхин тулд бас Монголын уламжлалт гоё ингээд илэрхийлсэн гоё бүтээгдэхүүнүүдийг одоо авахыг одоо бусдад бэлгэлэхийг хүсдэг юм байна. Тэгэхээр одоо энэ жилийн хувьд болохоор яг ажиллаж байхад гадаадд байгаа монголчууд их хвчлэн авч байна. Мөн одоо гадаадаас ирсэн жуулчд бас маш худалдаа авалт хийж байгаа. Гэхдээ яг энэ чиглэлээрээ яг дэмжлэг аваад байгаа юм бол одоохондоо байхгүй. Хэрвээ дэмжлэг байх юм бол одоо мэдээж нөгөө үйлдвэрлэлийн өргөтгөө нь одоо сүүлийн үеийн одоо технологиудыг оруулж ирээд тэгээд мэдээж нөгөө дэлхийн нийтэд одоо хүлээн зөвшөөрөх юм чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж мэдээж байгаа. Бид нөгөө санхүү хязгаарлалт байгаа учраас одоо яг энэхнээсээ давж ингээд гарч чадахгүй ингээд гацчихад байгаа байхгүй юу? Гадагшаага чиглэх юм бол ганцаараа бол яагаад боломж байхгүй юм бэ лээ. Яг судалж үзсэн л дээ. Хэрвээ яг тэр гаргаж байгаа улсдаа өөрөө очоод тэнцэнэ компани байгуулад ч юм уу компанитай хүнтэй нийлээд ч юм уу тэгэж одоо танил талынхаа хүрээнд одоо яг ингээ ганцаарчлсан юм одоо экспорт хийж болохоор байгаа. Яг ингээд тийм хүн байхгүй учраас шууд ингээд гаргах бол нэлээд төвөгтэй асуудал чинь. За тэгээ логистик асуудал байна тий татвар даадахад яг тулгамдж байгаа асуудал гэх юм бол мэдээж нөгөө орлогоосоо давсан салиу өгөх гээд идэг. Тэгээд нийгмийн даатгал нь айгүй өндөр татвартай тий. Тэгээд нөгөө зээл авах гэхээр бас нөгөө үйлдвэрлэлээ өргөцгийё гэдэг тэгээ хүн нэмж авъя гэдэг тэгэхээр хүн аймаар өндөр байгаад байдаг. Тэгэхээр бас яг нөгөө барьцаа хүрхгүй байгаа учраас эсвэл орлого нь хүрхгүй байгаа учраас ч юм уу тэгээ тийм яг хүссэн зээлээ мэдээж авах боломжгүй байдаг. Авлаа гэхэд яг нөгөө зөвхөн зээлээ төлөхийн төлөө ажиллах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр аль болох нэг өндөр хүнтэй зээл авахгүй хичээж одоо Монголын хөрөнгөний бирж компани 2025 оны санхүүгийн тайлангаа нийтэд танилцууллаа. 2025 онд Монголын хөрөнгөний бирж үндсэн үйл ажиллагаа болох арилжааны шимтгэл хураамжаас 10.7 тэрбум төгрөг, харин хүүгийн орлогоос 34.6 тэрбум төгрөгийг олжээ. За гэвч үндсэн үйл ажиллагааны орлого өмнөх оноос 20.5%-аар буурсан байна. Орлогын бууралтын нөлөөгөөр биржийн цэвэр ашиг 6.9%-аар буурч 31.8 тэрбум төгрөгт хүрсэн байна. Арилжааны идэвхгийн хувьд хоёр дахь зах зээл дээр 749 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн бөгөөд өдрийн дундаж арилжааны хэмжээ 30.3 сая төгрөг байгаа нь топ 20 индексийн дундажтай харьцуулахад өндөр түвшинд тооцогдох юм а. Сүү хувьцаат компани 2025 оны сүүлийн хагас жилийн ашгаас олгох ногдол ашигын хэмжээгээ 1.7 тэрбум төгрөгийг хуваарлахаар шийдвэрлэжээ. За нэгж хувьцаанд 509 төгрөгийн ногдол ашиг хуваарлахаар болсон оны эхний хагаст олгосон 6 төгрөгөөс доогуур үзүүлэлт болж байна. Ингэснээр 2025 оны нийт ногдол ашиг нэгж хувьцаанд 1109 төгрөгт хүрч өмнөх оны түвшнээс 21%-аар буурчээ. Энэхүү ногдол ашигыг 2026 оны 4-р сарын 30-ны өдөр хувьцаа эзэмшигчдэд төлөвлөсөн байна. За ард татвар компаниас 2025 оны жилийн эцсийн цэвэр ашигын 28.3%-ыг ногдол ашигт хуваарлах болсноо зарлалаа. За энэ нь харилцаагаар 1 тэрбум төгрөг бөгөөд нэгж хувьцаанд 40 төгрөг болж байгаа юм. Тус компани 2024 онд 2 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан ч ногдол ашиг олгоогүй бөгөөд за энэхүү 1 жил үндэсний дараа дахин хуваарлалт хийж байгаа нь энэ юм а. Зарим ногдол ашигаа ирэх 4-р сар багтаан олгохоор болжээ. Тэнгэр телевизийн 7 хар мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлэн анхаарал хандуулсанд баярлалаа.